За шинэ оны шинэ влогоо ингээ эхлэе. Хүмүүс зөндөө олон асуулт асуусан байсан өмнөх влогууд дээр. Тэгээ хамгийн хүмүүсийн асуусан одоо бакалаврын тэтгэлгийн тухай гэсэн влог хий гэж яриад. Тэгээд энэ удаагийнхаа влогоор ийм юмар ярина. Болж ийн болохгүй нөө. Арай араас нь яриад байна үгүй. За шууд ингээ. Тэгээ миний амиг чөлөөтэй ярьдээ шүү дээ. За шинэ оны шинэ влог эхэлж байна. Энэ удаагийнхаа влогоор тэтгэлгийн тухай ярина. Ялангуяа одоо хүмүүсийн хамгийн их асуусан бакалаврын тэтгэлгийн тухай ерөнхийдөө ойлголт ярих юм байгаамаа. Мэдээж одоо нэг бүрчлэн ярих гэхэлэр хэцүү. Яагаад гэхээр тэтгэлэг болгоо өөр өөрийн онцлогтой. Тэгээд юу гэдэг мэрэгжлээсээ шалтгаалаад бас өөр өөр янз бүрийн юм шаарддаг байгаа. Тэгэхээр ерөнхийд юм ярьж таах гэдэг нь гэвч одоо хүмүүс зэрэг болох бах. Яагаад гэвэл одоо яг тэтгэлгүүд янз бүрийн тэтгэлгүүд эхэлж байна. Одоо та нар бүгд ингээ магадгүй тэтгэлэгтээ аплайдах гад бэлдээ байж байгаа бах. Энэ тухай хэдүүлээ нэг жаахан ерөнхий зүйл ярий хэрэг болох хаа гэж найдаж байна. За хамгийн түрүүнд болохоор хэдүүлээ тэтгэлэг гэдгээ нэг зүйл дээр одоо чинь би хувьдаа өөрийнхөө нэг алдаан дээр тулгуурлаа та нарт нэг зөвлөгөө өгмөр байна. Энэ зөвхөн миний бодол шүү. Зарим хүнд таарахгүй, зарим хүнд дургу байвал одоо бити ягаараа үнэн эцсийн үнэн гэж бодоорой. Жишээ нь юу гэхээр одоо миний их сургуульд би хичээл зааж байгаа ш тэр одоо найз нөхдүүдийн дунд ч тэр ямар асуудал байдаг вэ гэхээр гадагшаа яваад сурч ивэл хаашаа ч яхах гэсэн нэг юм бодол байдаг. За энэ бол ер нь бол миний бодлоор маш буруу бодол. Өөрөөр хэлэх юм бол хүмүүс Монголоос л өөр газар байвал хаан чамаагүй сурах гэж бодоод ингээд одоо кичигээ зүтгээд байдаг. Гэтэл Монголын зарим сургалтууд эдгээр бол тэр нөгөө явах гадаа улсаас ч илүү мундаг бүр дээшээ тэр гарцсан ийм юмнууд байгаа шүү дээ. Жишээ нь манай одоо эдийн засгийн сургалт те МОС-ийн эдийн засгийн сургалт бол маш өндөр ранкинтай байгаа гэдгийг та нар магадгүй мэдчихээг байх. Хаанч гологдохгүй юу нь бол. За тэгээд миний төгссөн хүмүүсийн антропологийн сургалт эднэр бол үнэхээр сайн. Энийг бол хэлж ярих одоо юу гэдэг те маш олон газартай харьцуулахад бол их сайн байдаг. За тэгэхээр ямар мэрэгчлэр хаашаа явж сурах вэ гэдгийг нэгт анзаарах хэрэгтэй шүү. Хаашаа явж сурах. Нэгэн тал чи цаг зарах гэж байгаа, нэгэн тал чи мөнгө зарах гэж байгаа, нэгэн тал чи залуунасаа нэрвэн хамаг юм амьдралаа тийм үү? Гэр орныхноос хоол найз нөхдөс хоол байх гэж байгаа учраас сайн сургуульд хүссэн мэрэгчлэрээ сурах хэрэгтэй. Тэгэхгүй хаашаа чамаагүй хаанч ч хамаагүй сурчий гэж юусоо бодож болохгүй шүү гэдгийг би захиж хэлмээр. Хоёрдугаарт болохоор тэтгэлгэн бас маш сайн анзаарч харах хэрэгтэй. Мэдээж яг янз бүрийн тэтгэлэгт аплайдаж болно. Гэхдээ юу аль тэтгэлэгт би материал бүгэлж өгч байгаа гэдэг анзаарах хэрэгтэй. Засгийн газрын тэтгэлэг болгон сайн гэсэн үг шээ. Засгийн газрын тэтгэлэг болгон сайн биш шүү. Ингээд яг тэр засгийн газрын тэтгэлэг гэдэг одоо манайд бараг 20 гаруй улсын засгийн газрын тэтгэлэг байх шиг байна. Та нар нэг бүрчлээ ороод хараарай. Сая одоо боловсролын яамнаас тусгай вебсайт нэгээд ерөнхий мэдээллийн тавьсан байна лээ. Тэгээ ингээ ороод үзэхлээр араас нь ингээ дэлгэрэнгүй мэдээлэл авал ийш орно өгсөн байна. Гэтлээрээс амжиргааны зардал нь хүрдэггүй, мөнгө нь бага байдаг, төлбөрийн төлдөг, одоо байр хоол муу байдаг. За тэгээ өөр яадгийн эрүүл мэндийн даатгал эдрийг чинь төлөхгүй өдргээ янз бүрийн нөхцөлтэй тийм тэтгэлгүүд байгаа. Тэгэхээр хаашаа чамаагүй явъя одоо юу гэдэг тэр улс руу явъя гээл нөгөө хүн л бөглөөд байдаг. Очоод тэгээ амьдрал ахуйд ч мөнгө төгрөг нь хөрөлцөхгүй. Гэр орноосоо мөнгө төгрөг татах авах инээ тэрээгээд очоод тэгээ энд ингээ аюу сайхан арамантгаар гоёор бодвол өө засгийн газрын тэтгэлэг чимчээс то бүх юмын даан гэсэн эдэргээл бодоод бүгэлждэг авчдаг. За очсон чи яг үнэндээ тийм биш үү? Айгүй хэцүү шүү. Тийм эвгүй байдалд очоод орсон, эргээд буун гомдлуулсан, за орхиод ирдэг мэрдэг тийм тохиолдлууд зөндөө байгаа. Тэгэхээр засгийн газрын тэтгэлэг болох мундаг сайн гэсэн үг биш. Энийг айгүй сайн анзаараар те. Хаашаа чамаагүй бити яв. Түрүүний хэлсэн шиг тийм үү цаг зарж байгаа юм чи сайн тэтгэлэгтэй, сайн сургууль руу л явах хэрэгтэй. Тэгэхгүй бол болохгүй. Яагаад болохгүй вэ гэдэг одоо би хэлье. Магадгүй 90 оны дунд 2000 оны ихээр чи хаашаа чамаагүй явж сураад Монголд ирж исэн бол одоо хар үгээр бол тий од болох магадлал байсан баг. Одоо тийм биш болчихлоо. Монгол бол одоо Монголын зах зээл бол гадаадд төгссөн хүмүүсээ яах вэ гэдэг тийм үед миний бодлоор бол ирчихэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол та нар ч гэсэн энэ тэн зөндөө сонссон баг. Тэн төгсөөд ирсэн гин юм сурсан юм уу тэр гэдэг юм асуудал үүсдэг. Өөрөөр хэлэх юм бол яваад ирдэг яг түрүүний миний хэлдэг шиг яах вэ нэг сургууль руу за тэтгэлгээр ч юм уу эсвэл тэтгэлгүй ч юм уу яваад ирдэг юм сурсан юм уу гэдэг асуудал одоо үүсдэг болсон. Зөндөө олон гадаадд сураад төгсөөд ирсэн хүмүүстэй бид нар болчлоо. Тэгээ нөгөөдүүлийн чинь чанарын асуудал одоо яригдчих эхэлж байгаа байхгүй. Нэрээ юм сурсан юм уу? Тэгэхээр энэ өрсөлдөөн дундаас чи яаж гарч ирж ажлын байран дээр очих вэ? Яаж одоо карьер хийж мэрэгжилтэй юм хийх вэ гэдэг чинь чи ямар сургууль сурсан, хаан сурсан, тэтгэлэгтэй сурсан, тэтгэлэггүй сурсан юм уу? Эдэргээд айгүй олон дараагийн шалгууруудыг гаргаж ирж нөгөө ажил олгогч гэдэг юм уу? Ажил олгогч биш байлаа гэхэд найз нөхдөд чинь чиний хүрээнийх нь Монголд байгаа хүмүүс чамайг шүүж тунгаах учраас
эргээд одоо юу гэдэг нь те сайн сургууль, сайн тэтгэлэг гэдгийг учирч энэ болчиход байгаа юм шүү. Энийг аягүй сайн анзаарч бас юунд ч хамаагүй те бүгэлжүүнд ч хамаагүй явахгүй байх хэрэгтэй. Товчоор хэлэх юм бол Монгол одоо зөвхөн Монгол төгссөн хүмүүс биш, гадаадд төгссөн хүмүүсийн айрамтай болсон. Тэр айрамаасаа сайн чадвартай мэрэгчлэлтэн гаргаж ирэх гэж оролддог ийм шүүлтүүрийн системд яваад ороод ирсэн. Ялангуяа чи одоо явлаа 4 жилийн дараа, 5 жилийн дараа, 2 жилийн дараа төгсөөд ирэхэд энэ өрсөлд улам их ширүүсэх учраас сургуулийн сайн сон, мэрэгжлийн сайн сон, дээрээс нь тэтгэлгээх сайн сонгох хэрэгтэй. За ингээ бакалаврын тэтгэлгийн тухай товчхон ерөнхий зүйлээр хүмүүс болохоор дарааллаа миний бодлоор жоохон буруу хийгээд байгаа юм шиг байгаа юм л да. Юу гэхээр мэдээж эхлээд хэл усны оноо хэрэгтэй. Одоо чинь англиар сурах гэж байгаа гэж бодъё. Англи хэлний оноо авлаа тийм үү. За бакалаврт бол янз янзын сургуулиуд байгаа тийм. За ерөнхийдөө 6.5 оноо авчлаа гэхэд бол чи бакалаврын түвшинд бол том сургуулиуд ч орж чадна. Орох одоо тийм оноо мөн тийм үү. Гэтэл тэр том сургуулиудад орлоо тэтгэлэг өөрөөр хэлбэл бакалаврын тэтгэлэг бид нар ярих гэж байгаа. Эхлээд тэтгэлэг олохоосоо түрүүлээд сургуультай эсэх хэрэгтэй болдог. Сургуультай эсэх хэрэгтэй болдог. Тэгэхээр эн чинь тэтгэлгийн тухай асуудал биш болчихж байгаа. Өөрөөр хэлбэл чи нэг том нэр хүндтэй одоо тэр дэлхийн ранкинд их дээгүүр байгаа сургуульд орчлоо, элсэд орчлоо гэдэг чинь чамайг чадвартай, дадалтай энэ хүн тэтгэлэг өгөх боломжтой юм байна гэдгийг чинь харуулчихж байгаа байхгүй. Тэгэхээр эхлээд сургуультай эс. Эхлээд сургуулиасаа урилга ав. Эхлээд сургуультай тэнц. Тэгэхээр сургуулийн чинь тэтгэлэг тэнцэлт элдв юм чамаас юу шаардж байгааг та нар бүгдөө мэдж байгаа. Нэгдүгürt чиний оноо нөгөө нэг дүн гэдэг юм чих хаятайхан байх хэрэгтэй тийм үү? Онцгой дүнтэй байх юм бол тэр ирэл чи доошлоо явчихна. Тэгэхээр нөгөө дүн чинь сайн байх хэрэгтэй. Сургууль болгоо магадгүй улс болгон манай боловсролын тогтолцооны дүн мөнгө хүлээн зөвшөөрдөг гэдэргээд янз бүр байна те. Тэрнэр ингээд сургуулийнхын сайт хэлтийн юм дээр бүгдөө байж байгаа. Тэрийн чи бол ороод уншиж байгаа. Хэрвээ орж уншаад ойлгохгүй байгаа бол чи би бакалаврт гадаадад сурна англи хэлээр тийм үү. Тэгээд тэтгэлэгтэй сурна мурна гэж боддгоон бол ер нь хойшлуулах хэрэгтэй. Ягаад гэвэл чи англиар дээр бичсэн байгаа хэлсэлтийнх нь ерөнхий мэдлэг уншиж ойлгохгүй байгаа бол чи англиар сурна гэж байхгүй шүү дээ. Хэл шаарддаггүй. Тэгээд тэтгэлэг өгдөг тийм засгийн газрын тэтгэлгүүд байгаа тийм үү. Чинь одоо Орос байна, Хятад байна, Солонгос өдр байна тийм үү. Тэд нар бол хэлний бэлтгэл жил суулгаад дараа нь сургуульд нь оруулдаг шүү дээ тийм. Тим тэтгэлгүүдэд явах гэж байгаа бол мэдээч чи англи манглаар тэрийг уншаад даа гэдэг шаардлага магадгүй гарахгүй баг. Англи хэлээр дэлхийн аятайхан сургууль тийм үү. Дээгүүр төвчний сургууль тэтгэлэгтэй сурах гэж байгаа бол чи англиар тэрийг уншаад ойлгох асуудал гарах. За хэлчийн асуудалгүй бай тийм үү. За дараагийн төвшөнтэй хэлчийн асуудалгүй байлаа гэд сургуулиа тэнц хэрэгтэй. Сургуулийн чинь тэр admission гэсэн хэсэг вебсайт руу орвол admission гэсэн хэсэг дээр чамаас юу шаардаад байгаа тэрийг л яаж. Эсээ шаардж байгаа бол эсээг нь сайн бич. Эсээ яаж бичих үү, ийх үү гэд интернет рүү зөндөө юм байна тийм үү. Сайн бич. Тэр үеийн л одоо бүр юу гэлээ тэр сургууль тэнцсэн оюутнуудын эсээ эдэргээд ном мурдал гарцсан ба шүү дээ. Тэрийг аваад унш. Яаж бичдэг юм бэ, яадаг юм бэ? Яг л миний өмнөх нөгөө юунууд дээр ярьж байсан шиг манайхан шиг тийм хуурай юм ерөөсөө тэнд бичдэггүй шүү. Эсвэл хуурай тийм магтаал шагнал одоо юу байдий би стэрээ даалж өгнө биелийн салбар тутаад эдэр гэсэн тийм бичдэг. Яг бодит түүх яг л хэмжиж болох үз хүн итгэхүйц тийм түүхүүдийг бичиж өгдөг тийм. За жишээ нь одоо ингээд миний сурж байгаа Мельбурний их сургууль тийм үү. Энэ Мельбурний их сургуулийн бакалаврын тэтгэлэг гэдээ би ингээд зүгээр хайж үзлээ л дээ. Би бол бакалаврын тэтгэлгийн тухай нэг сайн мэддэггүй. Гэхдээ зүгээр ингээл вебсайт руу ороод хайгаад үзэхэд л бакалавр, магистр, доктор гэдэг нийтдээ 600 гаруй тэтгэлэг байгаа байхгүй юу? 600 гаруй тэтгэлэг. Зөвхөн Мельбурний их сургуульд. Бүх төрлийн мэрэгчлэр. Мөнгө нь тэгэл янз бүрийн мэрэгчлээ. Одоо би ингээл хараа сууж байгаад одоо яадаг юм те. Жишээ нь эндээс бол одоо ингээд $500 эхлээл дээшээ бүр $110, $110,000 хүртэл ийм тэтгэлгүүд байж байгаа. Тэгэхээр ингээл вебсайт руу орж үзээд хэрвээ чи сургуульд элсцсэний дараа шүү дээ. Тэнцсэний дараа энэ тэтгэлгүүдтэй аплайддаг байхгүй юу? За би над одоо 100% тэтгэлэх хэрэгтэй харж байгаа л бакалаврын сургалтын төлбөр $100 юм байна. Амьдрах зардал ойролцоогоор тэд болох юм байна жилийн дотор. За тэнгууд одоо яа дээ. Бүтэн жил надад нэг ийм мөнгө хэрэг болох юм байна. Тийм болохоор юу би энэ тэтгэлгүүдэд аплайдах юм. Чи $500 тэтгэлэгт аплайдах шаардлага байхгүй байна шүү дээ. За одоо яа дээ 50-аас дээш 30-аас дээш $1,000 тэтгэлгүүдэд аплайд. Тэгээд дараад орно. Одоо ихэнх тэтгэлгүүд ингээл 1 сарын 1-ээс одоо ингээ эхэлж байгаа. Тийм үү? Тэгээ хизээ хаах вэ гэхээр ингээл ерөнхийдөө 6 сарын дараа 3 сарын дараа хэтэр хаахаар байна. За зарим жилээр үргэлжлэн өдр гэдгийгсэн байл. Хэдэн үнд өгдөг вэ гэдэргээл тэнгуут чинь арт нь ингээ тоонууд гараад ирчихв тий. Зарим тэтгэлэг бүр 600 хүртэл үнд өгөх боломжтой өдр тэтгэлэг байна л да.
шаардлагатай заавал 600 өгнө гэсэн үг шүү тийм үү. Ингэхлээр ийм том аль болохоор хүрээ цараа ихтэй чи шалгарах магадaltaй тэтгэлгүүдтэй тарж ороод л шаардлага нь ангаад байгаа. Ямар шаардлага чамаас шаардах вэ? Нөгөө сургуульд хэлсэн бичих чинь дээрэс нь юу? Чиний одоо жижигхэн намтартай CV маягийн юу вэ гэдэг юм байна. Зарим тэтгэлгүүд бол эссе бичүүлж байна, зарим нь бичүүлэхгүй байна. Ихэнх тэтгэлгүүд бол тийм recommendation letter гэдэг юм бас чамаас шаардаж байна. Тэгээд тэрийг бүглөөд ингээд бэлтгэх хэрэгтэй. Тэр үс айлч тэтгэлгүүдэд хэдхэн юм шаарддаг. Чиний CV байх хэрэгтэй, дүнчин байх хэрэгтэй. Тэгээд тэр нөгөө recommendation letter гэдэг юм байна. Монголд бол аль болохоор араас нь гүүгээд багш нараас их сайхан бичүүлээд авах хэрэгтэй. Ингээд л энэ хэдийгээ ерөнхий ингээд одоо түгээмэл тэтгэлгүүдэд бэлтгэсэн байдаг ийм юмнууд байх нь шүү дээ. Ингээд л бэлдээд яваад ороод явчихна гэсэн үг. За тэгээд одоо юу гэдэг те өөрийнхөө тэр эссе эдэр бичүүлдэг тэтгэлгүүд нь байвал тэр үз. Зарим тэтгэлгүүд эдэр бол ярилцлаганд эдэр ингээд дуудаж байна. Ийм хэдхэн тодорхой тоотой баримтуудыг чи одоо бэлтгэсэн ингээд бариад байж байгаа хэрэгтэй байхгүй. Тэгээд л альч тэтгэлэг гараад ирсэн. Тэрэндээ ингээд аплайддаг. Мэдээж цаг тухай бүртэн чи өөрийнхөө сайжруулалт апдейтыг хийгээд байх хэрэгтэй тийм үү. За ингээд явуулахлаар болоо явчихж байна гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол бусад улсын тухай би яриаг байна тийм үү. Англи хэлээр сайн сургуульд тэтгэлэгтэй сурыг гэж байгаа. Эхлээчээ сургуульдаа элсэх, тэнцэх хэрэгтэй болж таарч байна. Тэрний дараа тэтгэлгээ хөөцөлдөх нэ. Ингээд л яваад орчихно гэсэн үг тийм үү. Бусад хэл ус шаарддаггүй одоо шууд очиод улсад нь 1 жил хэлний бэлтгэл сураад тэгээд дараад нь сургуульдаа элсэж ордог. Тийм засгийн газрын тэтгэлэг янз бүрийн юмнууд байгаа. Тийм юмыг сонирхож байвал тэрэнд бас аплайдаж үзээрэй. Жишээ нь би одоо Мельбурний их сургуулийн олон улсын бакалавр төвшин суралцах гэж байгаа олон улсын оюутанд тийм үү зориулсан тэтгэлэг гэдэг ингээд гараад ирж байна л да сургуулийн вебсайтаас. Энэ тэтгэлгийн тухай ингээд товчхон мэдээлэл өгье. Жишээ нь юу байгаа вэ гэхээр $56,000 хүртэл тэтгэлэг өгдөг гэж үтсэн байгаа. Тэгээ бүх савжигт хамаарна тийм үү одоо альч мэрэгжлийн хүн энэнд өрсөлдөж болно ийм боломж байгаа. За тэгээд жилд ойролцоогоор бол 50 орчим оюутанд өгдөг ийм тэтгэлэг гэж зөвхөн юу олон улсын оюутнууд гэж байгаа юм л да. Тэгээд та нар ч ингээ вебсайт руу оруулна гэдэг хамгийн өмнө ингээ гараад ирнэ. Юу байдаг вэ, яадаг вэ гэдэг нь энэ тэтгэлэгт юу хамаарч байгаа байдаг юм бол $10,000 одоо ингэж юу яана гэж. Эхний жилийн төлбөрөөс $10,000 хасна гэж байгаа тийм үү. Одоо чиний төлбөр сургалтын төлбөр хэд байхаа одоо мэдэхгүй байна. Эхний жилийн чинь төлбөртэй мэрэгжил болгоо өөр штэ. За тэгээд дараад нь яах вэ гэхээр үлдсэн 3 жилийнхэн сургалтын тэтгэл төлбөрийн 50%-ийг хөнгөлнө гэж. Эхний жилийн төлбөрөөс чинь $10,000, үлдсэн 3 жилд чинь болохоор 50%-ийг чөлөөлнө гэж байгаа юм л да. Тэгээд өөр одоо юу гэдэг дададада гэдэг юм нарийн янз бүрийн юм утсан. За ямар шалгуур тавьж байгаа вэ гэдэг тэгж юм тийм үү. За шалгуурыг гэдэг юм бол мэдээж Австрали юм уу Шинэ Зеланд иргэн байж болохгүй гэж хэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл олон улсын оюутан байх хэрэгтэй тийм үү. Яасан байх хэрэгтэй вэ гэхээр Мельбурний их сургуулийн аль нэгэн мэрэгчлэр хэлсээд нөгөө элсэн бичиг авцсан байх хэрэгтэй. Offer letter гэж ярьдаг шүү дээ. Тэрийг авцсан байх хэрэгтэй тийм үү. За ямар байх хэрэгтэй вэ гэхээр эцсийн дунд сургуулийн сүүлийн жил одоо их одоо энгийн үгээр хэлэх юм бол онц сурсан байх хэрэгтэй гэсэн байна тий. Тэр нь одоо юу вэ гэхээр ингээд гэсэн at least 4 одоо ятгахтаа л 4 A үнэлгээтэй байх хэрэгтэй гэсэн байгаа байхгүй. За тэгээд одоо юу гэдэг чинь тий ингээд дүн мөн илдэв ингээд янз бүрийн юм битсэн байгаа юм л да. За тэгээ өмнө нь одоо юу гэдэг чинь тийм үү янз бүрийн тийм өөр сургууль элдв юмд хэлсэн тэтгэлэг дээр авсан байх ёсгүй өдр гэдэг гэсэн юм байгаа юм л да. За тэгээд аппликейшн одоо ямар дараа элдв юмар явд юм бэ гэхээр жишээ нь энэний нэг давуу тал нь Мельбурний их сургуульд илсэн бүх бакалаврын оюутнууд автоматар энэ тэтгэлэг рүү тэтгэлгийнх нь материал явуулдаг гэж утсан байна. Амар. Өөрөөр хэлбэл чи Мельбурний их сургуулийн аль нэг бакалаврын хөтөлбөр тэнцвчлээ гэхэд автоматар чиний материал энэ тэтгэлэг рүү яваад өгнө гэсэн үг. Чи шинээр нэмж янз бүрийн ажил энэ дээр бүглэх аппликейшн элбэг юм уу би энэ тэтгэлэгт өрсөлдөх гэсэн дададаа гэх ингэх шаардлагагүй гэж байна. Энэ тэгэхээр их амар байна тийм үү. Өөрөөр хэлбэл чи үнэхээр сайн дүнтэй Мельбурний их сургууль тэнцсэн бол
магадгүй одоо миний ингэж төсөөлж ойлгож байгаагаар Мельбурний их сургуулийн тэтгэлгийн комисс нь хамгийн өндөр оноотой оюутнуудаас л 50 нөгдөг байх нь л чи хангалттай сайн сурцсан юм байгаа бол тэх юм байна. Мэдээж чиний нөгөө янз бүрийн битсэн L7 SMS LDM чи харах бах. Тэгээ яах вэ гэхээр 4-5-7 хоногийн дараа чамд хариу ил. Хэрвээ чи хангалттай энэний шаардлагыг хангацсан ингээ байгаа бол юм байна гэсэн үг. Энэ бол их амар тэтгэлэг юм. Гэтэл бусад тэтгэлгүүд эдгээр бол яадаг вэ гэхээр бас мэдээж ингээд янз бүр юм бүглүүлээд л тэтгэлэг олно гэдэг чинь өөрөө ингээ ахаа сургуульд орох гэж байгаа юм шиг бас их тийм зүдэргээтэй зовоосон ийм юм болж бас таардаг шүү. Энийг бодож үзээрэй. За нэг тэтгэлгийн жишээ дээ. Энэ хайцсангүй амар тэтгэлэг байна. Яагаад би өнөөдөр ганцаараа яриад байсан бэ гэсэн манай хүн энд завгүй хоол хийгээ байж байна. Юу хийгээд байна? Дахиад шарж гин. За ингээд нөгөө нэг сая бакалаврын талаар ярьсан уу арай? Ярьлаа. Дараахан тушаалаа. За бакалаврын тэтгэлийн талаар бол бүр highly recommended байгаа. Маш олон хүмүүс миний Instagram руу, Facebook руу бичсэн. Тэгээд та нар маань одоо юугаа бичлэгээ үзээд тэгээд ихний алхмуудаа хийж эхлээрээ. За юу тэгээд subscribe дарахаа мартав. Тэгээд дараа нь бас дахиад өөр юу асуумаар нь комент хийрээ. Тэгээд хүмүүс аюу гоё идэвхтэй ингээд асуултуудаа ирүүлээд байгаад бас бид хоёр нь баяртай байгаа шүү. Яг үл зөв юм дурайж ин гэж бодоод. Тийм тэгээд за дараагийн бичлэг хүртэл баяртай. За баяртай.